төлөвлөсөн, дараалсан ажил амьдралын дадлага туршлага бас ийм зүйл дээр бас гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, доктортой байдлыг хангах чиглэлээр үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн танил найз нөхдүүд та бүхэнд энэ өглөөний мэндийг илэрхийлж талархал илэрхийлье. За ингээд сүүлийн 10 жилийн турш нийгмийн бүх төвшөнд хөндөгдөн олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж хэлэлцэж байна. Өөрөөр хэлэх юм бол олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирчээд байна гэж хэлэхэд илүүдэхгүй баха. За энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид та бүхнээс ухамсар, алс хитийг харах ухаан, ив эийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашигыг дээдэлсэн зөвсөлцөл, ойлголцол голлох нөлөөтэй гэдгийг бас онцлон тэмдэглэе. Улсын хурлаар хилцэж үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, доктортой байдлыг хангах чиглэлээр тодорхой зохицуултуудыг тусгацсан. Дугаарлах юм бол давхар дээлтэй сайдуудын тоог багасгаж 4-5 хэмжээнд зөвшөөрөх, ерөнхий сайдад сайд нараа томилж чөлөөлөх эрхийг олгох, улсын хурлын гишүүд ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ ерөнхий сайдыг томилох саналыг хамтд нь албан ёсоор тавих, төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглох зэрэг ач холбогдолгүй зохицуултуудыг бас тусгатаад байгаамаа. Харин миний зүгээс бол улсын хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг ерөнхий сайдаар ажилуулах, ерөнхий сайдаас бусад засгийн газрын гишүүдэд давхар дээлтэй буюу улсын хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох, засгийн газар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал болон доктортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд нийцэж буй эсхийг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байна. Мөн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол улсын доктортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан хараа тус байгууллага хяналт тавьж дүгнэлтээ улсын хурлаар хэлэлцүүлдэг байх. Энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал болон доктортой хөгжлийн бодлогыг улсын хурал, ерөнхийлөгч болон засгийн газар, аймаг, хот, нийслэлийн төлөөлөгчдийн хурлаас санал авсны үндсэн дээр баталдаг байх. Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, засгийн газрын яамдуудын төрийн нарийн бичгийн даргаыг 10 жилийн хугацаагаар томилох зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон доктортой хөгжлийн бодлогыг баттгах онцгой ач холбогдолгүй шалгуур шаардлага журмыг тогтоосон нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуулиар оруулахаар санал болгоод байна. Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, доктортой байдлыг хангах чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал шүүмжилд үндэслэн бодлого юм аа. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн зүйлд хэсэг заалбараар нийгэмд тодорхой хэлэлцүүлгүүд өрнөж байгаа тул олон нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар мөн та бүхэнд товчхон тайлбар өгье. Нэгдүгээрт, засгийн газар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал болон доктортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тавьж буй цоошин бодлого зарчмын асуудал огт биш гэдгийг юуны өмнө анхаарах нь зөв баха. Улсын хурлаас үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030 шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт бичгүүд олныг баталдаг. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх үүрэг үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргийн дагуу засгийн газарт бүрэн ноогддог боловч өнгөрсөн жилүүдэд бодлогын баримт бичгүүд хангалттай хэмжээнд хэрэгжсэнгүй. Зарим тохиолдолд хэрэгжүүлэх ёстой байгууллага нь өөрөө үндэсний аюулгүй байдалд хашлахуйц байдлаар зөрчих явдал гаргасан зэрэг нь ийм шаардлага бий болох үндсэл байгааг харуулад байна. Хоёрдугаарт, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд нийцэж буй эсхийг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцдэг байх шаардлага нь мөн л цоошин бодлого зарчмын асуудал огт биш гэдгийг бас анхаарах нь зөвөө.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо эрхэн бүрдхийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг үндсэн хуульд болон бусад хууль тогтоомжинд нийцүүлэн тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг тодорхой бас заасан байдаг. Гэвч төрийн энэ бодлогын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Үүнийг иргэд маш энгийнээр Монгол төрийн хар хайрцагны бодлого алдагдсан гэж дүгнэн хэлдэг. Энэ дүгнэлт ортой төдийгүй бодиттой гэдгийг 5 толгойн ордыг 2015 онд улсын хурлаар хэлэлцүүлгүйгээр гадныханд 100 жилээр өгөх гэж оролдсон оролдлого. Мөн оюу толгойн асуудлаар дур мэдэн Дубай хэлэлцээрийг байгуулсан. Эрдэнэ төлөвлөрийн асуудлыг улсын хурлд мэдэгдэхгүйгээр оруулахгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлсэн зэрэг засгийн газрын болчимгүй үйл ажиллагаа түүхэнд үлдсэн баримтууд үүнийг гэрчлэнэ. Улс орон ард иргэдийг зочоосон ийм үйл ажиллагаанууд нь засгийн газрын хөтөлбөрийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хилцдэг байх шаардлагатайг бас харуулж буй юм а. 3 дугаарт засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол улсын доктортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан хараа тус байгууллага хяналт тавьж дүгнэлтээ улсын хурлаар хэлэлцүүлдэг баг. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан бодлогын доктортой байдал хараа тусаар хяналт тавих байгууллагыг шинээр байгуулах шаардлага нь дээр дурдсантай зарчмын хувьд ижил бөгөөд засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө улсын хурлд оруулж хэлэлцүүлэхээс өмнө хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан хараа тус байгууллагад хүргүүлж Монгол улсын доктортой хөгжлийн бодлого зорилтод нийцэж үсгийг дүгнүүлэх нэг шат нэмэх зорилготой юм а. Сонгуулийн үр дүнгээр засгийн газар солигддог. Бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцордог зэрэг зүй ёсны болоод зүй бус нөхцөл байдал нь доктортой хөгжлийн бодлого бүрэн алдагдахад хүргэснийг та бүхэн мэдж байгаа. Тиймээс Монгол улсын доктортой хөгжлийн бодлого зорилтын хэрэгжилтэнд хяналт тавьдаг, засгийн газруудад тусалцаа үзүүлдэг, хууль шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянан шалгах, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг нь хэлэлцэх, хариуцлага тооцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд улсын хурал тусалдаг хараа тус байгууллагыг улсын хурлын дэргэд байгуулж ажилуулах нь оновчтой шийдэл гэж мөн үзэж байна. 4-дүгээр засгийн газрын яамтуудын төрийн нарийн бичгийн даргаыг 10 жилийн хугацаагаар томилох, зөвхөн хуульд заасан үндслээр чөлөөлж огцруулах шаардлага оруулж ирж буй нь улсын хурлаар хэлэлцэгдэж буй төслийн төрийн жинхэнэ албыг мэргэжсэн доктортой хариуцлагатай байх шатлан дэвших зарчимд үндэслэх төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгууран гадуурх, сонгуулийн үр дүнгээр эсвэл хуульд зааснаас бусад үндслээр төрийн албанаас чөлөөлөх халахыг хориглох тухай зохицуултыг бүрэн төгс хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болно. Эцэст нь амжилт олд алдаа дутагдлаа нийтээрээ хэлэлцэж засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоор ардчилсан хувьслын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинжилэлд хөтлөнө гэдэгт найдаж байгаа та бүхэнд илэрхийлье. Өөрчлөлт шинжилэлт эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэнд илэрх болтугай. Ингээд хилцүүлийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.